Тэгэхээр одоо хэдүүлээ хүмүүс болсон компьютерийн ялгааг нь хэдүүлээ бодож үзье. Яг юугаараа ялгаатай юм бэ? Хүн компьютер хоёр мөн сэтгэлгээнийхээ хувьд юугаараа ялгаатай юм те хамгийн чухал нь. За тэгэхээр хэдүүлээ нэг жишээ авч үзье. Амьдрал дээр байдаг те. Жишээ нь хуушур хийх жишээ авч үзье. За хуушур хийх жишээн дээр бол компьютер бол ямарваа нэгэн тэр жор, ямарваа нэгэн тэр үйлдлийн дараалал өөрсдөд нь хэрэгтэй те. За тэр үйлдлийн дарааллыг өгөхөд компьютер хуушурыг яаж хийх вэ гэж 20 хуушур хийхээр байлаа гэж бодоход магадгүй эхний хуушур нь бол ийм, дараагийн хуушур нь яг гэж хэлэх энтийг ийм, дараагийн хуушур нь яг гэж хэлэх ийм байгаад 20 хуушурыг бол яг ижлэр компьютероос хийж чадах нэ. Тэгвэл одоо надад жишээ нь 20 хуушур хийх даалгавар байлаа гэж бодоход магадгүй эхний хуушурыг нь би ингэж хийзээ, дараагийн хуушурыг нь бүр том ингэж хийзээ, дараачихыг нь ингэж хийзээ гэд. Магадгүй хамгийн сүүлийн хуушур дээр ирэхэд бас бүр муухай болцсон юм болж магадгүй шүү дээ. Яагаад гэвэл хүн өөрөө мэдээж хүн юм чинь тодорхой хэмжээний энергиээр ажиллаж байгаа ядарна. Мөн одоо тэр наривчил тал дээр алдаа гаргана. Мөн нөгөө талаас хүн бол залах нь тиймэрхүү асуудлууд хүнд бол байгаа. Тэр нь юу вэ гэхээр emotion буюу тэр сэтгэл хөдлөлийн асуудал байна. Компьютерд бол ямар нэгэн тэр сэтгэл хөдлөл бол байхгүй шүү дээ. За тэгэхээр мэдээж тэр залхах гэдэг асуудал бол байна. Сэтгэл хөдлөлтэй. Сэтгэл хөдлөл. Тэгэхэд компьютер бол одоо ямар нэгэн сэтгэл хөдлөл байхгүй. Сэтгэл хөдлөл. Хөдлөл бол байхгүй тийм ээ. Тийм учраас ямар нэгэн давтагдсан ийм ажлуудыг компьютер тэр хүний хийсний дагуу яг л тэр хийсний дагуу тэр хүрээнд хамгийн сайн гүйцэтгэдэг тэр технологийн тэр зэвсгийг бол бид нар компьютер гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгэхээр энэ нь заавал бидний өдөр тутамдаа ашигладаг энэ одоо бидний өдөр тутамдаа ашигладаг ноутбук ч юм уу гэрийн суурин компьютер бас байх албагүй байх нь шүү дээ тий. Одоо жишээ нь биткойн буюу одоо тэр блокчейн дээр ажиллаж байгаа тэр датаг зогсуулж байгаа компьютерууд ч гэсэн тэр бол компьютерууд байна. Ямарваа нэгэн үйлдлийн дарааллыг хүний хийсэн заавраар яг тухайн нөхцөлд нь хийж чадж байгаа тэр бол компьютер байна шүү дээ. За тэгээд хүний бас нэг компьютероос илүү шин чанар бас юу юм бэ гэвэл бүтээч байдал байгаа. Тэ бүтээч байдал. Бүтээч байдлынхаа хувьд бас хүн илүү харин компьютер бол ямар нэгэн тийм бүтээч байдал гэхээсээ илүүтэйгээр юунд найддаг вэ гэвэл тооцоонд найддаг шүү дээ тий. Тэгэхээр компьютер бол илүү тооцооных байх нь. Бүтээч байдлаас илүү тооцоо, илүү радикал байх нь шүү дээ. Компьютер бол. Тэгэхээр ямар нэгэн зүйлсийг илүү тооцоон дээр тулгуурч явдаг бол тэр бол компьютер байх нь. Хүн бол илүү бүтээчтэй хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд бүтээч байсаар ирсэн. За мэдээж тооцоо бол хүн төрөлхтөнд бол байлгүй яг. Гэхдээ компьютер бол бүхийс тэр зүйлс нь юун дээр тулгуурч явж байгаа вэ? Тооцоон дээр тулгуурч явж байгаа. За тэрний дараа хүн бол ямар нэгэн зүй тогтлыг ажиглах зүй тогтлыг ажиглахдаа бол илүү сайн. Ямар нэгэн зүйлийн зүй тогтлыг олохдоо илүү сайн. За зүй тогтлын хувьд бол илүү сайн. Зүй тогтол тийм ээ. За тэгвэл нөгөө талд компьютер яад юм бэ? Компьютер бол ямар нэгэн зүй тогтол олох гэхээс илүүтэйгээр зүгээр нүдэн хянаад дагдаг байгаа шүү дээ. Хүний бичсэн тэр үйлдлийн дарааллыг нүдэн хянаад дагдаг. Дагдаг тий. За тэгэхээр ерөн эндээс ингээд хараад үзэхэд компьютер болон хүн хоёр ийм өөр шин чанаруудтай байх юм байна. Тэрийг нь сайн, тэрийг нь муу гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад гэвэл аль хэсэнс өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд аль хэсэнс тодорхой бүтээлийг гаргаж ирж байгаа тийм ээ. Тийм учраас энэ дээр бол компьютер болон хүний ямар нэгэн өөр шин чанарыг харуулахыг хүслээ. За бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.